Монголын мэдээ сувг боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамтай хамтран шинжлэх ухаанч монголчууд нэртэй цуврал нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаагийн нэвтрүүлгийг бид Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс бэлтгэж, газар хөдлөлт, тэр дундаа Улаанбаатар хотын газар хөдлөлийн аюулын үнэлгээ, мэдээллийн сангийн талаар хүргэх гэж байна. Газар хөдлөлт гэдэг нь газрын давхарга чичирхийлэх хөдөлгөөнийг хэлдэг. Энэ нь дэлхийн дотоод энергийн нөлөөгөөр газрын давхаргад тэлэх, агших үзэгдэл явагдаж, уулын чулуулаг асар хүчтэй үзэгдэлд автагдах үзэгдэл юм. Газар хөдлөлтийн хүч янз бүр байдаг бөгөөд хүчийг тодорхойлохдоо хүрээлэн байгаа юмсын мэдрэг байдлаар нь баалаар үнэлдэг. Монгол орон газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог бөгөөд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа нь анхаарах асуудлын нэг болоод байгаа юм. Ер нь газар хөдлөлийн шинжлэх ухаан бол 1957 оноос анхныхаа станцыг тавьж эхэлсэн. Улаанбаатар хотын хувьд бол яг анхны станц Улаанбаатар хоттой байгуулжсэн байхгүй. 57 онд жишээлбэл Говь Алтаа дээр газар хөдлөл болоод тэр нь бол Улаанбаатар хот тодорхой хэмжээгээр мэдэгдсэн. Тэгээд судалгааны ажлууд эхлээ явж байсан. 1967 онд Монголд магнитууд нь 7.5 та газар хөдлөл, Улаанбаатараас 290 км-ийн газар хөдлөл болоод тэр газар хөдлөлтийн хүч нь бол Улаанбаатарт 4, 5, 6 балаар мэдэгдсэн. Тэгээд 67 онд анх бол Москвагийн эрдэмтэд одоогоор бол Москвагийн их сургууль шүү дээ. Тэрнээс нь нэлээд том алдартай эрдэмтэд ирээд анхны газар хөдлөлийн бичлэгийн зургийг хийжсэн юм дүүтэй. Улаанбаатар хотын хувьд бол газар хөдлөлийн ажилд бол бид нэр тогтмол явуулж ирсэн. Тэрнээс хойш бол яг одоо манай энэ байгууллагын доор станц байж байгаа. Одоо хүний юунаас болоод нүүгдсэн асуудлууд бий. Одоо хотын шуумаас цухталгаад. Ер нь газар хөдлөлийн идэвхжил бол 2000 бид нэр 2000 оноос бол тасралтгүй жишээлбэл жижиг газар хөдлөлийг барих хэмжээний ийм сүлжээ станц Улаанбаатар хотод байгуулагдаад ажиллаж байсан. 2005 он тэр ажилтнаас хойш бид нэр ер нь хот орчмын хагаллын судалгаагаар жишээлбэл Францын эрдэмтдтэй нийлээд хамтарч ерөнхийдөө судалгаа хийгээд 2013 онд ер нь анхны үр дүнгуудыг гаргаад нийслэл танилцуулсан байгаа. Тухайн үедээ бол ийм идэвхжил боллоо гэж төр засгаас бас тодорхой хэмжээгээр харж үзээд бид нэр хот орчимд геофизикийн ажиглалтын станцууд байгуулсан юм байна. Тэгэхээр бид нар одоо газар хөдлөлт болох ч гэнэ гэдгийг урьдчилан мэдэх одоо боломж юу нь ямар гэдэг вэ? Ер нь бол өнөөдөр жишээлбэл энд тэнд зүгээр таамгууд л явж байгаа. Түүнээс яг өнөөдөр 100% найдвартай энд газар хөдлөл болно гэдэг бол шинжлэх ухааны хувьд бол тийм байхгүй. Гэхдээ газар хөдлөлийн аюул гэхээр та нар газар хөдлөлийг урьдчилж хийж сэргийлнэ гэсэн ганцхан юм байхгүй шүү дээ. Газар хөдлөл гэдэг бол жишээлбэл юу юм бэ гэвэл газар хөдлөл болохгүй бол аюул байхгүй тийм үү. Нөгөө талаасаа газар хөдлөл болоход хүмүүс өөртөө баригдсан байшиндаа ч юм уу дарагдаж одоо тий эсвэл төлж байгаа гал нь гал авалцдаг ч юм уу. Тиймэрхүү аюул байгаа учраас газар хөдлөл өөрөө хүнийг шууд устгадаг юм биш үү. Тэгэхээр юу гэвэл газар хөдлөлийн аюулын үнэлгээ гэж одоо яриад байгаа юм бол бид нэр газрын хөрсний чичрээлийн хэмжээг тодорхой физик параметруудыг тодорхойлоод тэрэн дээр нурахгүй барилга барьчих юм бол ерөнхийдөө одоо газар хөдлөлийн аюулаас урьдчилан сэргийлэх нэг арга хэмжээ болж байгаа байхгүй. Одоо бид нэр зургатаар та нар харж байгаа 8 баал төсвөртэй барилга, 9 баал төсвөртэй барилга гэж рекламадаад байгаа шүү дээ. Тэгэхээр жишээлбэл энд юм чичрхийл ойрын 500 жилдээ ч юм уу 1000 жилдээ ч юм ямар хүчтэй чичрхийл ирэх боломжтой гэдгийг бид нар мартлын ондоор тооцож үздэг. Манай байгууллагын үндсэн зорилго бол барилга бол тусдаа барилгын яамны одоо барилгын инженерүүдийн ажил. Бид нар бол энэ хөрсөнд ямар хэмжээний чичрхийлэл ирэх боломжтой вэ гэдгийг л судалдаг газар. 1969 оны Улаанбаатар хотын бичил мужиллын зургаар бол туул голыг дагсан бүсүүдээрээ 8 баал, бусад хэсгээрээ 7, хадан хөрсөн дээрээ 6 баал гэсэн үнэлгээ байдаг. Өнөөдөр Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн зурагт Улаанбаатар хотын хувьд ихэнх хэсгээрээ 8, хадан дээрээ 7, эмээлт орчимд 9 баалтай байна. Улаанбаатар хотод хамгийн анхны станц 1957 онд байгуулагдсан байдаг. Тэрнээс цааш бол яг нөгөө хөгжил одоо олон улсын хамтын харилцаатай холбоотойгоор 1994 онд Улаанбаатартыг тойроод маш өндөр хүчин чадалтай. Өөрөөр хүнд мэдрэгдэхгүй тийм жижигхэн газар хөдлөлтүүдийг хүртэл бид нар бүртгэж авах боломжтой болсон гэсэн. Улаанбаатар хотын одоо бидний яриад байгаа нутаг дэвсгэр дээр газар хөдлөж Улаанбаатар хотын маань энэ хүндийг
гэж одоо чичиргэх тийм газар хөдлөлтүүд бас нэлээд хэд болж ирсэн. Тэгвэл саяхан Улаанбаатарт маань яг өөрийнх нь одоо жишээл Гачуур тосгоны тийшээ имэйл төрөв ч юм уу имэйл төртөний тийшээ газар хөдлөлт Улаанбаатар чичирч мэдрэгдлээ гэд хэрвээ хүмүүс анзаарч байсан бол яригдж эхэлж байгаа. Энэ маань юг өгүүлж яах гэхээр нөгөө болоод байгаа жижиг газар хөдлөлтүүдийн чинь хүч нь яг бас ихсэж байна шүү дээ. Тэгээ ерөнхийдөө одоо Монгол орны хэмжээнд явуулсан олон улсын судлаачид манай өөрсдийн судлаачдын явуулсан судалгааны ажлын үр дүнгээс харах юм бол Монгол оронд нэг 2500-аас 5000 жилд яг нэг удаа хүчтэй газар хөдлөлт болж ижээ. Одоо нэг голомтон дээр шүү дээ. Гэдгийг ерөнхийд нь тогтоосон байд. Тэгээ энэ үүднээс бол сүүлийн хийж байгаа 10 жилийн судалгаа бол нэлээд чиглэж ажиллаж байгаа. Үүний үр дүн ч одоо газар хөдлөлийн талаар нэлээд их ярьдаг. Энэ дээр арга хэмжээнүүд авдаг л болчихлоо л да. Нийслэлд газар хөдлөл үндэсний аюулгүй байдалтай холбоотой олон асуудал тулгарна. Учир нь хот төлөвлөлт эмх замбраагүй. Томоохон байгууллага аж ахуйн нэгжиг бүгд нэг дороонд төвлөрсөн гэд асуудлууд бий. Тиймээс Улаанбаатар хотыг онцгойлон судалж байна. Ерөнхийдөө ямар шиг судалгаа хийдэг вэ гэвэл одоо эхлээд газар хаана хөдлөх боломжтой вэ гэдгийг судалж байгаа. Одоо имэйлтэй ярианд идэвхжээж байгаа юм чи тэнд очиж геофизикийн судалгаа хийгээд үнэхээр газар эвдэрчээсэн байна уу? Эвдэрчээсэн бол хизээ эвдэрчээсэн байна? Ямар том эвдэрчээсэн байна уу те? Тэгэнгүүтлээ тэнд газар хөдлөх юм бол энэ хөрсөн дээр ямар хэмжээний чичрэл ирэх боломжтой байдгийг л гаргаж өгдөг газар гэсэн. Манай байгууллагын нэг функц нь болохоор ерөнхийдөө Монгол орондоо яруулж байгаа газар хөдлөлийн одоо бүх газар хөдлөлийг боловсруулалт хийж яадаг. 3.5-аас дээш болсон газар хөдлөлийг бол яг цаг туган бид нэг ойролцоогоор автомат систем болоо шууд дор нь гаргадаг юу вэ? Гэхдээ найдвартай болоод одоо энд манай 24 цагийн ажиллагч та. Тэгээ 5 минутын дотор онцгой байдлын газар тэнд тийм хүчтэй газар хөдлөл болжээ гэдгийг бол хэрвээ магнитуд нь 3.5-аас дээш гарах юм бол дээр нь нэмээд ажиллаж байгаа систем бол бид нэр Улаанбаатар орчимд ийм геофизикийн ажиглалтын цэгүүд байгуулсан. Геофизик гэдэг нь сейсмик станцууд, одоо энэ газрын одоо хөдөлгөөн GPS станцууд, тэгээд газрын хазаалт хэвгийн хэмждэг станцууд, дээр нь ардооны станцууд гэж болж байгаа. Эднэр бол ерөнхийдөө бид нэр яг мэдээж судалгааны байгууллага учраас газар хөдлөлийг урьдчилан таамаглах гэдэг чиглэлээр судалгаа хийгээд оролдоо явуулж байгаа. Яг л дэлхийн нийтдээ адилхан. Тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотод одоо газар хөдлөлтийн аюулын үнэлгээ гэдэг нь одоо яг ямар журмаар явагдав юм бэ? Газар хөдлөлийн аюулын үнэлгээг яг бид нэр орчуулад одоо англиар бол 3 өөр янзаар ажиллаж байгаа. Нэгдүгээрт нь газар хөдлөлийн seismic hazard гэдэг нь газар хөдлөлийн аюулын үнэлгээ гэж байна. Seismic risk гэж яриад байгаа. Тэр нь эрсдлийн үнэлгээ. Тэгээ vulnerability гэдэг нь болохоор эмзэг байдлын үнэлгээ гэж байна. Тэгээд хэрвээ газар хөдлөлийн аюулыг хазардаа бид нэр газрын чичрэлхээ эрх хэмжээг тэр эмзэг байдлаар нь үржичих юм бол нийтдээ бидний одоо эрсдлийн үнэлгээ гэж. Эрсдлийн үнэлгээг бол ерөнхийдөө зөвхөн манайх биш онцгой байдал ингээ барилгын инженерүүд хамтарч ирэх ёстой. 2013 онд бол JICA-гийн тусламжаар Япончууд эрсдлийн үнэлгээ хийсэн ажлууд байдаг. Газар хөдлөлийн яг аюулын үнэлгээгээд одоо бид нэр хөрсөнд ямар чичрэл ирэх ёстой вэ гэдэг тэрийгэ тооцоод барилгын норм дүрэндээ өгчих юм бол тэндээ нурахгүй барилга барих гэж оролддог ийм систем. Эмээлт бол өөрөө тийм хагарлийн одоо газар хөдлөлийн идэвхтэй хагарал юм. Бид нэр идэвхтэй хагарал гэхээр геологчид бол энэ дүүрэн хагарал зурчдаг. Идэвхтэй хагарал гэдэг нь сүүлийн одоо 40-ийн үед ч юм уу одоо ингээд хөдөлж байгаа ийм хагаралууд баггүй идэвхтэй бүсүүд. Эмээлтийн орчимд бол бид нэр тийм хагарал байна гэдэг. Тэрэн дээр геофизикийн ер нь маш олон төрлийн хэмжилтүүд хийсэн. Гэхдээ бидний лабораторид өгөөд бид нэр ямар ажил хийдгүүг л очиж ухаад тэгэхээр геофизик хийгээд хаана одоо эвдэрсэн бүс байж болох уу гэд тэрэндээ ухаад дээж аваад одоо гадны лабораториуд руу явуулаад хэдэн жилийн өмнө хөдөлгөжсэн боломжтой юм байна гэдэг. Дээр нэмээд одоо ингээд угаасаа эн чинь цаас шиг нэгтлээсээ ингээд энтхгийн хойг түрээл эндээ хомиролтаал ингээд явж байгаа систем баггүй газар хөдлөлийн процесс нь. Тэгэхээр тэр тооцоогоор болохоор ойролцоогоор нэг 100000 жил хот орчимд нэг удаа хөдөл болох боломжтой юм болоо гэсэн ихний таамаг явж байгаа. Одон орон геофизикийн хүрээлэнгийнхэн 2000 оноос эхлэн Францын эрдэмтэн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын газар хөдлөлийн аюулын үнэлгээг хийж эхэлсэн. Ингэснээр хот орчимд газар хөдлөлийн 6 идэвхтэй хагарал байна гэдгийг тогтоогод байна. Тухайлбал эмээлтэд жилд 1000 орчим газар хөдлөлт болдог. Энэ нь бидэнд мэдрэгддэг байна. Хүнд нэг 100 удаа нэг үйлдэлийг хийлгэчүүл тэр хүнд яах вэ?
тэр хүнд рефлекс болоод тогтчихдог шүү дээ. Одоо жолоочтой ирэхэд бол олон жил машин барьсан аваар тохиолдоход яг хаашаа мушихын өдөр чинь бодох хугацаа байхгүйгээр өөрийнхөө рефлексээр хийдэг байхгүй. Тэгээд ийм сургалтуудыг маш их хийгээд одоо ийм хүчтэй газар хөдлөл болоход бид нар одоо тэнд очиж цуглах хэрэгтэй юм байна. Тэнд очих юм бол миний аврал нь байх юм байна гэдэг нь тогтоогдсон. Одоо гавшиг болсны дараа шүү дээ. Дээрээс нь би ийм юмнууд хийх хэрэгтэй байна гэдэг хүн болгоны яг толгойд бид нар одоо сургалтаараа суулгаад өгчих юм бол тэр хохирлыг бүр 80% хүртэл багасгадаг гэж байна шүү дээ. Тэгээ хоёр дахь нэг том асуудал нь бол энэ Улаанбаатар одоо өөрийнх нь зохион байгуулалтаас л болж байгаа юм да. Газар хөдлийн дараа үүсдэг хоёр дахь аюул гэж байдаг. Тэр нь юу гэхээр газар хөдлийн одоо чичиргээгээр одоо ямар нэгэн эвдэрлүүд үүснэ, нурна. Тэгвэл тэрний дараагийн том аюул нь бол галт төмрийн аюул, үер усны аюул, өвчин зовлонгийн аюул гэдэг аюул олон хоёр дагалдагч үзэгдлүүд байдаг байхгүй юу? Японы эрдэмтэд авч үзэхдээ тэрнийг бол галт төмөр дээр нүүтсэн байгаа, үер дээр нүүтсэн байна. Одоо 1905 онд Сан Франциско гэж Америкийн алдартай газар хөдлөл байдаг. Энд яг газар хөдлийн үед хогсон хохирол нь бол харьцангуй гайгүй. Гэхдээ хоёр дахь нь бол галт төмөр аюул байсан. Тийм учраас яг энэ тооцоож гаргасан эрсдлийн үнэлгээнд дээр үндэслэл бид нар яг цаашдаа хотынхаа аюулгүй байдлын талаас л арга хэмжээнүүд авч эхлэх ёстой л гэсэн. Дараагийн бас нэг асуудал нь одоо энэ маш олон тийм өндөр байшин барилгууд баригдчихсан. Гарцсан хаанж байгаа нь мэддэхгүй. Хүмүүс нь гараад одоо хаашаа яаж гүйх вэ ч мэдэхгүй шахан болцсон байгаа шүү дээ. Одоо 90 тентгүй хаашаа барьцсан. Хүний одоо чөлөөтэй гарах гарц гэж байхгүй болцсон тийм ээ. Энэ бүхэн чинь яг тэр гамшигын дараа бол яг бүгдэнд нь нөлөөлж идэв. Тэгээд энэ бүгдэн дээр нэлээд сайн судалгаа хийж тэрний засаж залруулах юм бол учирч байгаа гамшиг бас маш олон хувиар буур болтгол тийм л юм. Тэгэхээр үргэлжлүүлэн үзэгч та бүхэндээ одоо орон геофизикийн хүрээлэнгийн үндэсний мэдээллийн төвөөс одоо мэдээллийг хүрэхээр ажиллаж байна. Тэгэхээр яг одоо бидний энэ эргэн тайранд бол маш олон төрлийн дэлгэц хяналт байна тийм ээ. Энэ үр яг ямар одоо зүйлийг хянаж тооцоол гарах боломжтой. За ер нь бол энэ манай үндэсний мэдээллийн төв гэдэг нь бол Монгол орнд болж байгаа газар хөдлөлүүдийг одоо яг цаг тухайд нь бодоод гаргаж явах, боловсруулалт хийж явах. Тэгээд тэр мэдээллийг хэрэг хүчтэй хөдөлгөх болох юм бол онцгой байдалд мэдэгдэж явах ийм үр функцтай ийм өрөө байж байгаа. Одоо энд дэлгэцэн дээр жишээлбэл одоо энэ станцууд байрлаж байна л да. Одоо энэ Улаанбаатар Альфа гэдэг нь хойно байдаг станцууд, тэгээд цэцэрлэг гэдэг нь цэцэрлэг Булган гэдэг 70 задгад хатгал тосон зингэл гэдэг ингээд Монгол орон дээр байгаа станцуудыг яг одоо болж байгаа тэнд байгаа газрын чичирхүүлүүдийг ингээд бичиж байгаа ийм систем байж. Одоо энэ дэлгэцүүд дээр болохоор манайх 24 цагийн одоо жижүүртэй ажилладаг. Тэр жижүүрүүд маань мөн энд ажиллаж байгаа эрдэм шинжилгээний ажилчид маань энэ дээр боловсруулалт, мэдээлэл боловсруулалтаа бас тооцоонуудаа гэдэг ийм дэлгэцүүд байж. Одоо энэ бол Airmer гэдэг дорнодод байдаг станцууд дээр ч юм уу ингээд бичигдсэн бичлэгүүд. Энэ дээр энэ газар хөдлөлтөд фазыг таслаад яг хаана хэдэн магнитуудтай болсон бэ гэдгийг ингээд тооцоо гэдэг програм үүсгэж байгаа. За үргэлжлүүлээд тийшээ явбал ямар юм. Тэгээд энэ дэлгэцэн дээр жишээлбэл одоо саяны хөдлөлийг ингээд бодцсон жишээнд байж ах шиг байна л да. Тооцоол нь гараад ирсэн гэсэн. Энэ бол жишээлбэл Улаанбаатар Баян үйлгийн ховдын станцууд дээр Улаангом Баян үйлгийн ховдын станцууд дээр бичигдсэн юунууд нь байж байна. Бичлэгээр тооцоо хийсэн байж байна гэж байна. Энэ нь болохоор Оросд Давс увсаас 91 км Оросд болсон газар хөдлөл болж байна. Эндээс бид нэр болсон цагийн одоо жишээлбэл UTS таймер одоо 0 цагаар гринвичийн цагаар 03:39 болсон байна. Латитуд лонгитуд нь болсон өргөр нь байна, гүн нь байж байна. Тэгээд дээр нэмээд энэ дээр бас магнитудууд нь бол одоо энэ сул хөдлөл учраас энэ дээр магнитуд нь гараагүй байна. Ер нь магнитуд нь хүчтэй хөдлөлд бол ямар магнитудаа болсон гэсэн бүх мэдээллүүд нь ингээ гарч идэг юм хэлж байж. За тийшээ маш олон дэлгэц байна. Энэ дэлгэцэн дээр жишээлбэл манайх одоо ингээд нөгөө нэг станцуудынхаа хяналтыг хийж яадаг одоо дэлгэц байж байна. Жишээлбэл тухайн станцын одоо статус гэж ярьдэн шүү дээ. Одоо цагийнхан систем зүгээр ажиллаж гин үү, хаалга нь онгойч үү гэсэн бүх мэдээллүүд одоо техникийн мэдээллүүд нь энэ дээр ажилладаг юм систем байж.
Энэ болохоор манай дээр байдаг бас онцгой байдлын газар нэг хувь нь одоо жишээл параллел явж байдаг. Энэ болохоор булганы могод суманд нөгөөх нь хойшоо бүрэн бүтээлээ нөрөө гэхээр сэлэнгэд нэг нь болохоор дунд говийн дэрэн гэж хүмүүс сайн мэдэх байх 89 онд газар хөдлөлт 98 онд жишээлбэл бараг 6 өрсөн газар хөдлөл болоод хотод мэдэгдэжсэн тэр ийм 3 голомт дээр ерөнхийдөө суйрлуулсан. Тэгээ тэр 3 голомтын аль нэгэнд нь хүчтэй газар хөдлөл болоход болвол тэр хүчнээс нь хамааруулаад 3 ширхэг аларм автоматар ингэж зарладаг. Тэнгүүд онцгой талтай холбоотой гэж байгаа. Онцгой дээр яг энэ систем энэ чигээр байж байгаа. Хэрвээ бүр хүчтэй одоо дистриктив газар хөдлөл болох юм бол улаан насна. Энэ ямар учиртай юм гэхээр газар хөдлөлийн хурд жоох удаан байдаг. Өөрөө бол 3 км/с-тэй одоо яг тэр хөнөөлтөө далгын 3 км/с. Тэнд нь байж байгаа багж мэдчихэд нааша уцаар ирчих юм бол бид нэр секундын дотор л мэднэ шүү дээ. Тэгэхээр 200 км тэр явж ирэхдээ бид нэр 1 минутын Улаанбаатар тэр хүчтэй дэлгөөнд орж ирэхээс ойролцоогоор 1 минутын өмнө бид нэр одоо энэ хүчтэй дэлгөө ярьж шүү гэдгийг л мэдэх зорилготой. Манай засгийн газраас бас олон улсын хүмүүстэй хамтраад ерөнхийдөө хийсэн Улаанбаатар орчмын мониторингийн систем байж байна. Энэ дээдлийн дэлгэцүүдээр нь. Энэ дээр нь болохоор тилт метр байж байна. Тэр дараагийнх нь болохоор ардооны станцууд. Ардооны энэ дээдлийн мониторинг дээр байж байгаа. Ардооны станц гэхээр яг юу хэлв? Ардон гэхээр одоо ингэж байгаа. Ерөнхийдөө бол зүгээр таамгаар болоод дэлхий дээр хүмүүс юу гэж яриад байна вэ гэвэл хүчтэй газар хөдлөхийн өмнө ардон ингэж хүчтэй газар хөдлөхийн өмнө ус шахагдаад дээшээ гарч ирдэг. Одоо ингэ шахалтанд болоод тэнгуэл ардон дээшээ гарч ирдэг. Ардон бол химийн элементтэй. Дээшээ ингэж ихсдэг гэсэн тиймэрхүү таамаглал яваад. Тэгэхээр энэ бол нэг 7-аас 14 хоногийн өмнө бол пик үүссэн. Энэ газар хөдлөл нэг 7 хоногийн дараа ч юм уу итгэвчсэн ийм тохиолдлууд ажиглагдаад байгаа. Гэтэ энэ бол баталгаатай урьдчилж хэлнэ гэсэн үг биш. Зүгээр л энэ судалгааны түвшинд л явагдаж байгаа. Энэ зураг болохоор бид нэр 2000 онд гаргасан зураг байгаа. Ерөнхийдөө өнгөрсөн зуунд Монгол оронд болсон газар хөдлөлийг одоо дүрсэлж үзүүлэх гэж оролцсон зураг. Одоо энэ улаан цэг болгоно нь болохоор нэг газар хөдлөл гэж ойлгож байна. Энэ ногоон цэгүүд болохоор энэ хүчтэй газар хөдлөлүүд. Одоо энэ зургаас ерөнхийд нь ямар юм ажиглаж болох вэ гэвэл Монгол оронд хаагур ер нь идэвхтэй газар хөдлөлтөй хаагураа арай бага байдгийг гэдгийг бол харж болно гэсэн. Энэ 57 оноос хойших нь бол улаан гэж ойлгож болно. Энэ бол жишээлбэл 57 оны юуны Монгол алтай газар хөдлөлийн говь алтай газар хөдлөл гэж яриад байдаг манайхаа тэр газар хөдлөл. Улаанбаатар хотын бичлэг мэжлийн ажлын зургийг түрүүн би ярьсан 2013 оноос хойш хийж эхэлсэн гэж байгаа. Тэр ажлын хүрээнд хийсэн үндсэн одоо нэг бүтээгдэхүүн олон бүтээгдэхүүн гарч байгаагийн нэг нь энэ байна. Энэ зургийг юу илэрхийлж чадах вэ гэвэл одоо жишээлбэл Улаанбаатар хотын аль орионд ямар шүү баалаар газар хөдлөл одоо жижигэл ирэх боломжтой вэ гэдгийг одоо энэ бол жишээлбэл 500 жилийн хугацаанд ирэх хамгийн их жижигэл өгөх одоо хуваацсан ийм зураг. Улаанбаатар хотын ажлыг хийхдээ бол эн чинь зөвхөн зураг хийсэн биш бид нэр ерөнхийдөө тектоникийн судалгаа, хагаллын судалгаа гэдэг нийтдээ ийм 6 бот ном гаргасан юм байна. Тэгээ энэ бол юугаараа зөвхөн Улаанбаатар биш энэ чинь Улаанбаатар, Налаах, Багнуур, Бахангаа, Эмээлт гэсэн ийм бүсүүд дээр ерөнхийдөө бичлэг мэжлийн ажлыг хийсэн. Тэгээд ерөнхийдөө нэг 6 бот ном гарсан. Номнуудаа болохоор ерөнхийдөө энд эмээлтийн газар хөдлөл болоход ямар хөө дүр зураг үзэгдэх үү, энд хөдлөхөд ямар хэмжээний жижигэл ирэх үү гэж тус бүрт нь ингээд тооцоо хийгээд оруулсан. Ерөнхий тектоникийн зураг гэдэг гэх мэтийн нэлээд их агуулмжтай ном байна.